Энэ засгийн газар одоо хамаг мөнгө төгрөг мэддэг байсан ийм хууль нодон баталсан байгаа л да. Тэгэхээр одоо энэ хуулийн хугацааг сунгах нэрээр аймаг нийслэл сум дүүрэг дээр мөнгөний зарцуулалтыг ингэж өгж байгаа нь бол үндсээрээ буруу. Хэрнээ Монгол улсын мөнгийг яах гэж байгаа та нар? Доошоогоо ингэ шийдэх юм, дураараа зарцуул гэх юм, их хурл ямар ч одоо ийм төсвийн тодтгол модтгол хийх тухай ярихгүй юм. Засгийн газар нь тэр хаваар одоо хамаг мөнгө шийдээд одоо аймаг нийслэл дүүрэг, сум дүүрэг нь дураараа дүүргэх юм байна л да. Уг нь бол энэ цар тахал гэж байгаа үед бол аймаг дүүрэг нийслэл засгийн газарт ч гэсэн тодорхой мөнгөний хөөсрөг тусгаарлаж өгөх ёстой. Энэ бол төсвийн тодтгол хийнэ гэсэн үг. Энэ хууль ном барьж ажиллах юм уу, ажиллахгүй юм энэ Монгол улс би гайхаж байна. Өчигдөр орой лавл Монгол даяар найр наадан болох шиг боллоо. Нөгөө цар тахал нь хайцсан юм. Юу болсон юм? Тэ одоо ингээд мөнгөө доош өгөх юм. Дээгүүр нь хажуугаар нь ингээд баахан одоо социалист реализмын үеийн амар том суртал нэвтрүүлэг явж хандив цуглуулна хий. Гэхдээ энэ ард түмэн чинь хандив өхнө байтугай өнөө маргаашаа яая гэж байгаа шүү дээ. Энэ хаанаас хэн ийм хачин бодож олдгийг. Бид ер нь хаашаа явж байгаа юм? Одоо нэг тэрнийг ярих хэрэгтэй цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаа юмыг нухчин дарддаг. Дуу хоолойг нь бол боодог, боомилдог. Ийм нийгэм рүү явж эхэллээ шүү дээ. Одоо би өчигдөр бол үнэхээр гайхалтай. Юу болж байгаа юм Монголд? Хаана байгаа нөгөө цар тахал? Нөгөө хоорондоо ойртож болохгүй, хол зайтай байх ёстой, тэгх ёстой, ингэх ёстой. Хаана байгаа энд баталж байгаа хууль? Тэгээ мөнгө төгрөггүй хүмүүсийн өмнө одоо юугаа харуулад байгаа? Соёлын яам гэж одоо ийм яам байгуулах байсан бол шал дэмий би дэмжиж. Би энэ чи шал өөр агуулгаар ойлгосон шүү дээ. Бид нар 3 сая хүнтэй цөөх улс орн. Хэдүүлээ энэ одоо бидний соёлыг тээж өгөхгүй энэ хэл соёл, ёс заншлыг бидний өөр хөөхд авч явахгүй болохгүй. Тэр агуулгаараа би дэмж. Тэр агуулгаараа би орчин үеийн нийгэмд манай хүүхдүүд тэрнийг яаж орчин үеийн аргаар авч явах вэ гэж ярьсан. Их харамсалтай байна. Одоо манай ардын намын 60 Норвей алтай үг шүү 1 минут. Тэгээ хууль батлахаараа мөнгөний эрх мэдлийг ингээд хамаа намаагүй замбраагүй хайдаг. Тэгээ мөнгөгүй гэж хэлэнгүүтээ хүмүүсээс хандив одоо цуглуулна гэдэг. Амар том баяр ёслол болж ийлээ шүү дээ. Би бол өчигдөр өнөхөр нүдний нулимс гарлаа би. Миний Монгол ийм юм руу явах гэж дээ. Хүмүүсийн амьдрал юу болоод байгааг юус мэддгүй юм байна. Аж ахуй нэгжүүд яаж чаддаг мэддгүй юм. Хөл хорой тогтоосноор юу болчиход байгааг мэддгүй юм уу доотор. Тэг юу хийж байгаа юм бэ энэ засгийн газар? Муу муухай юм хууч онтоо үйл дээр